Дэлхийн түүхэнд Их Монгол улс Аз Европ ТV-г тэгнэн оршсон 2 дахь том эзэнт гүрэн гэж тэмдэглэгдэжээ. Гэвч эзэнт гүрэн байлдан дагууллын үеэр олон хот улсыг эвдэн сүд гэж түүх соёлыг нь устгаж олон зуун сая хүнийг хөнөөсөн гэж үздэг эрдэмтэд бий. Харин зарим нь монголчууд тухайн орныг эзэлсний дараа урлаг соёл хөгжилт нь олон эерэг нөлөө үзүүлсэн гэж тайлбарлаж байна. Монголын эзэнт гүрэн аян дайны явцад нэгтгэсэн улс орон газар нутагтаа нөлөөгөө тогтоож тухайн улс орныг элдэн тохинулах тусгай элч томилдог байсан. Тэд тухайн хотыг сэргээн босгож хуучин байдалтай иргэн орох, худалдаа наймаас сэргэж, иргэдийн аж амьдралыг сайжруулах зэргээр сайн засаглалыг тогтоодог байсан байна. Уран барилгын барих урлаг тэр бүх юм бол өөрсдийн исламын урлагийн үүднээс л баригдаж байгаа. Гэхдээ тэнд Монгол элементүүд бол орсныг бол бас судлаачид бичсэн тэмдэглэсэн зүйлүүд байна л да. Жишээлх юм бол байгалийн чимэг буюу навч цэцгийг дүрслэх илүү уран гой бичлэгийг ашиглах ч юм уу. Энэ нь бол монголчуудын нөлөөлөлтөй холбоотой ийм зүйлүүд бол байна. Барилга дээр Дундад Азийн хотуудад жишээ нь ихэд шашны сургууль Монгол хатны заргаар Сорхогтон бүхий хатны зарлагаар ч юм уу байгуулсан баримт бол байна. Монголчууд дээлдэшгүй хүчтэй гэж түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Энэ нь нэг талаасаа бусад улсад нөлөөлөх геополитикийн зорилготой байсан. Үүний зэрэгцээ дагаар орсон хотуудыг хөгжүүлэх сэргээн босгох ажлуудыг идэвхтэй хийдэг байсан нь зөөлөн хүчний бодлого байжээ. Олон сая хүнтэй хотуудын тухай ойлголт бол нэлээд хожим үе рүү болж иржээ хүндрэлтийн түүхэнд гарна. Тэгэхээр энэ бол хэтрүүлэг зүйлүүд бас байсныг нөгөөс сурвалжаасаа шууд аваад энэ ерөөсөө л ийм аимшигтай байжээ гэсэн нэг тийм. Мэдээж аян дайн бол явагдахад эзэнт гүрэн байгуулагдаад аян дайн явагдахад бол мураас үтгэж байгаа зүйлүүд гарч байгаа. Гэтэл хотыг газрын өрсөлдөө тэгшилсэн тухай тэмдэглэсэн мөртлөө тариа тарьсан гэсэн мөртлөө хэдхэн жилийн дараа нөгөө хотыг өөр нэгэн хуудсан дээр тэр хотод худалдаа цэцэглэн хүн ард найш тайван амьдардаг тухай ч юм уу байна гэдэг чинь өмнөх өгүүлбэр бол өөр гэсэн үйл сурталчилан маягаар бичигдсэн ийм зөрчлүүд бас байдгийм байна гэдгийг бол ойлгох хэрэгтэй болно гэсэн. Түүнчлэн монголчуудын байлдан дагуултын үед хуралдаагаар асуудлыг хилцдэг байсан. Өдгөө нийт 30 орчим хуралдаа болж байсныг нэрлэх боломжтой болжээ. Ингэхдээ эдгээр хуралдааны 10 орчим нь хааныг сонгосон томоохон хуралдаа 6-аас 7 нь их Монгол улсын хувь заяа төрийн хэрэгтэй холбоотой байжээ. Төрлийн хувьд бол хуучин эрдэмтэд бол 1-2 төрлийн хуралдаа байх шиг байна гэдгээс биднийхээр бол бас нэлээд олон болчих шиг боллоо. За хаан ширээс хэнийг сонгох вэ? За хаашгаа дайтах уу, хинтэйгээ найрамдах уу, гадна дотны ямар улс оронтой харилцах уу, за мөн төрийн байгууллага ямар байх уу, тийм ээ. Захирагчийн тогтолцоогоо тэр тогтолцоо маань энэ хуралдаагаар бас батлагдж байна. Хаад суух болгондоо тэр захирагч нарыг дахин тавилж баталгаажуулж байна. Гэх мэт иймэрхүү их олон чухал үндсэн асуудлуудыг улс орны томоохон хэмжээний асуудлуудыг авч хэлцдэг ийм зүйл байна гэдгийг бол харагдаад байна. Харин хуралдаад хэн оролцдог байсан тухайд дараах тайлбарыг өглөө. Монгол улс их хүчрхэг байх үед бол хуралдаад манай алтан уургийн ноёд, хараачин ноёдоос гадна, язгууртнуудаас гадна дотны элч төлөөлөгч нар маш их оролцож байгаа. Улс орны Хариат улс, Төшмөг улс, тэгээд дагаар улс, Монгол улстай харилцаа тогтоох гэсэн улсууд. Тэгээд тэдний чинь элч нарын тоо их байна. Тэр утгаа тэрнээс болж хоол хүнсний үн өсөж ийн, байр сав жоохон тийм байна гэсэн мэдээлэл хүртэл сурвалж дээр байдаг. Тэгэхээр бүрэлдэхүүн болгоно тийм доктортой биш боловч ерөнхийдөө хамар хүрээ бол их өргөн байдаг нь дотор маш сайн харагдсан. Хуралдаа нь эртний уламжилтаач 12 дугаар зуунд хамгийн олон хуралдаа болсон. Харин Юан гүрний үед хуралдаан үүрэг буурч ёс төдий чанартай болсон байна.